За өнөөдрийн танилцуулах гэж байгаа Төвдийн буддын шашны энэ сургууль нь болохоор Төвдийн урдаа цэцгорны цорын ганц дээд зэрэглэлийн иж бүрэн шашны сургууль юм байна. Энэ сургууль нь анх 1982 онд байгуулагдаад уламжилт шашны сургалтыг хослуулсан шинэлэг загварыг анх нэвтрүүлсэн ийм сургууль байгаа юм байна. Энэ сургууль нь тарины ясан, их хөлгөн, хувилгаан гэд 3 тэнхимийг шинээр байгуулж хувилгааны бага ангийн хөтөлбөрт 4 гигантын суралцж байд юм байна. За Дашцэрэнг их эрхэм Ласотын 1-р багц сургуулийн багш мөртлөө урилгаар энэ 4 гигантэнд төвд хэл зааж байгаа юм байна. За 4 гигэн болохоор өөр нутгаас энд ирж сурж байгаа. Тэдний хамгийн бага 6 настай Хятадын Юннан мужийн Дэчин жуугийн Шангрила хотын Гандан Самбранлин хийдийн 5-р дүрийн Бөмдөв лувсан пэрнлээ галсан гүнчав гэж ийм нэртэй гигэн байгаа юм байна. За үдэд хичээл тарахаар нь гигантны өргөө гэрээр нь зочлоо. Ороод очиход яг аавтайгаан утсаар ярьж байсантай тааралдлаа. Ер нь одоо үг дуун цөөхөнтэй юу эсвэл одоо танихгүй хүмүүсийг хараад жоохон бишүүрхсэн үү? Ямар ч байсан нэг юм ярихгүй утасныхаа дэлгэцийг маажаал суугаад байсан. Тэгээд өөрийнх нь энэ ор хүнжил нь бас ингээд амар хөөрхөн хүүхдийн энгийн хүүхдтэй адилхан одоо ийм ор хүнжилтэй. За энэ сургууль зөвхөн лам нар биш, гэлэнмаа нар бас суралцдаг. Одоо анх харж байгаа миний хувьд бол одоо их гайхширсан. Тэгээд энэ сургуулийн хашаанд би одоо өдөржингөө байсан болохоор баг бүх зүйлтэй танилцсан гэж хэлж болно. За тэд нэр өглөөгөөс орой болтол ном судар уншиж шашны 5 судрыг сурд юм бэ. Тэгээ бас төвд хэл, математик, англи хэл, хятад хэл зэрэг бүгдийг сурд юм бэ. За тэд нэр энэ даваа, лавг, басан гариг бүрийн одоо энэ ном хаялцах хичээлд бол маш их сонирхолтой байд юм бэ. За төвд гигэний тодорсны дараа шашны сургуульд бурхны номд суралцуулдаг. Мөн ерөнхий боловсролын сургуульд сурах ёстой хичээл сургалтыг бас хийдэг юм учиртай. За энд одоо гэлэнмаа нар чойр хаялцахаас гадна одоо лам нар одоо бас ингээд чойр хаялцдаг юм байна. За ер нь одоо энэ лам нарын чойр хаялцж байгааг бол хараад нэг ойлгохгүй. Тэгтээ бол одоо маш их ширүүн өрсөлдөөнд нь харагдаж байна лээ. За өдрийн хоолны цагаар бид нар энэ лам нарын хоол идэх газар хөдөлсөн. Тэгээ бид нар одоос зочин болохоор энэ лам нар ингээд хоёр тийшээ зогсож өгөөд урдаар зочдыг хоолны газартаа урьж оруулж байгаа нь. За уг нь одоо лам нар чинь сахил самартай. Тэгэхээр одоо хоол унд маш дөгөмхөн гэж бодсон чинь шал буруу бодолтой байсан юм байна. Ер нь одоо бас хоолны сонголт ихтэй, ер нь олон төрлийн хоол ундыг бол лам нартаа бэлдэж өгд юм байна. За тэгээд 6 настай энэ гигэн маань даас орж ирээд өөрийнхөө хоол ундаа сонгоод хэдийгээр одоо гигэн гэдэг боловч одоо 6 настай хүүхдийн тэр маш их сонирхолтой ч юм уу одоо хүүхдийн тэр нэг хүүхэд занг бол одоо яавч далдалж чадахгүй өөрийнхөө одоо сонирхож байгаа юм уу дандаа одоо ийм жимс юм уу бялуу юм уу одоо дандаа иймэрхүү хүүхдүүдийн сонирхдаг хоолыг л сонирхож явж байгаа. Тэгээд одоо зөндөө олон ногоонууд харагдж байна. Гэхдээ бол нэг сонголтгүй юм шиг харагдсан хэрнээ явж байгаад нэг жоохон дүүфүү авчаад за одоо энийг яг хаана тавихаа мэдгүй бас жоохон эргэлзэж байгаа нэг хөөрхөн харагдаж байсан. Тэгээ ямар ч тач байсан бид нар өнөөдөр Төвдийн буддын шашны сургуулиар нэг өдөр жингөө яваа танилцаад бас их
олон юмыг харлаа. Уг нь харж байгаагүй юм бас харлаа. Тэгээд үзэгч та бүхэн бас сонирхолтой санагдсан бол бидний энэ бичлэгийг өөр хүмүүст бас түгээж өгөөрэй. Маш их сонирхолтой санагдсан шүү надад.